өгсөн гэсэн ажлаа өгсөн үндэслэл шаардлага юу байсан юм? Үнэхээр үндэсний урлагийн театрын 5 газрыг өгөхгүй байх нөхцөл бас юу байсан бэ гэдэг дээр та тайлбар өгөөч. Тий өчтөр би өдөөс хойш ажлаа хүлээлгэж өглөө. Тэгээд би бас өөрийнхөө сошиал орон дээр ил тод бичсэн. Үндэсний урлагийн их театр барихад зориулж үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд 5 газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулах гэрээнээр одоо би гар үсэг зурхгүй гэдэг байр сууриа одоо 2 сар орчмын өмнөөс одоо дэшээ удирдлагатаа гэх юм уу тий одоо шийдвэр гаргасан хүмүүст нь илэрхийлж байсан. За тэгээд яг хэсэг хугацаанд ингэж явж байгаад ер нь бол чөлөөлөгтөө бол бас би ойлгож исэн. Яг тэгвэл үр даалгавар биелүүлээг өгдөг шалтгаанаар өөрөө чинь чөлөөлөх жоо гэдэг үгийг бол би нийслэлийн засаг даргын хамгийн газрын дараа оюун чамыг дарагтаа уулзахдаа бол сонссон байсан. Гэхдээ өчтөрийн тохиолдол бол бас айгүй гинтийн л байлаа. Тэгээд ажиллаа өгч явж байна. Ер нь яг 5 газарт зөвшөөрөл өгөөд үндэсний урлагийн их театр баригдахлаар ер нь хэр болохгүй гэдэг одоо үндэслэл яг юу байсан юм бэ гэдэг. За ер нь ийм юм ба би зөвхөн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга яг ямар чиглэлээр хэрэгжүүлдэг хүн юм бэ гэдгээс эхэлж ярмаар байгаа юм. За үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага дарга хэн байхаас үл шалтгаалan 2 гол одоо чиглэл буюу үйл ажиллагааны чиглэлийг бүр нин тэргүүн тавьж хэрэгжүүлдэг ийм ажил байгаа юм. Энийгээ бол өөрийнхөө бодлогын баримт бичиг болох байгууллагын 4 жилийн стратеги төлөвлөгөөндөө тусгаад түүнийг манай дээд байгууллага болох нийслэлийн засаг даргын хамгийн газар баталж өгөөд за ингээд гүйцэтгэлийн төлөвлөгөө болгоод жил жилээр нь задлаад бид нар ингээд төсвөө аваад явж байгаа шүү дээ. За энэ 2 гол чиглэл нь юу юм бэ гэхээр нэгдүгээрт нь ундны усны их үүсвэр бүхий энэ газар дээр одоо экологийн одоо ногоон байгууламж бий болгож хөрсийг хамгаалах, усны хүсрийг хамгаалах юм үйл ажиллагаа явуулна. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь энэ ногоон байгууламжаа түшиглээд иргэд олон нийт чөлөөтэй амрах тийм орчныг бүрдүүлнэ гэсэн маш тодорхой 2 үйл ажиллагаа. Гэтэл энэ одоо үйл ажиллагаа явуулаа гэж томилсон хэрнээ үүнийх нь одоо эсрэг үйл ажиллагаа хийхийг одоо шаардаад байдаг ч юм уу, шахаад байдаг ийм юмыг бол би зохисгүй гэж үзэж байгаа. За энэ 5 гагийн тухайд бол 2025 оны 10 сард гарсан шийдвэр. За тэгээд би одоо хамгийн их эмзэглээд энд эсэргүүцээд дургуутслаа илэрхийлээд байгаа юм юу вэ гэхлээр ундны усны их үүсвэр бүхий энэ онцгой газар яагаад барилга барих энэ одоо түүхийг эхлүүлэх гээд байгаа юм бэ гэдэг нэг тийм одоо талаас нь би харж байгаа. Яг одоогийн байдлаар зүгээр эрх зүйн талаас нь харах юм бол хууль зөрчиггүй гэж харагдана. 2025 оны за 7 сарын 9-нд илүү одоо усны тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтөөр усны тухай хуулийн 22-ийн 1 дээр байдаг санагдаж байна. Энэ одоо усны онцгой хамгаалтын бүсэд төр хувийн хвшлийн түншлэлийн 5-1-ийн 8-д заасан барилга байгууламжийг барьж болно гэж заадаг гэсэн. Тэр нь юу вэ гэхээр төрийн үйлчилгээний барилга байгууламж. Өнөөдөр ингээд хууль зөрчөөгүй болох гээд байгаа юм шиг харагдавч зүгээр энгийн иргэний нүдээр иргэний бодлоор ч гэсэн ингээд тунгаагаад үзэхээр магадгүй маргааш дахиад хуулинд өөрчлөлт оруулна. Биднэрт цор ганц байгаа ийм том талбайтай одоо голын айс савд байрладаг ундны усны нөөцдөр мэн байдаг энэ чухал хүрээлэн маань нэг л өдөр одоо өстой нөгөө миний хэлж байгаагаар бетонын ширэнг болох вэ? Битүү орон сууц болох вэ? Битүү барилга болох вэ гэдэг тийм эмзэглэл байгаа. Тэр нь хинч баталгаа өгөхгүй байгаа хгүй хамгийн гол нь. Тэгээд дээр нь энэ шийдвэр маань гарахаасаа өмнө усны салбарын судлаачид эрдэмтдийн одоо дуу хоолойг сонсох боломж жолгоогүй гэж би харж байгаа. Болно гэж зүтгээд байгаа юм бол яагаад болно гэж байгаагаа одоо шинжлэх ухааны талаас нь тайлбарлаагүй. Одоо усан дуустсан гэдэг байгаа юм уу? Нөөцгүй болсон гэдэг байгаа юм уу? Эсвэл болохгүй болвол болохгүй гэдгийг нь одоо бас яагаад хэлэхгүй байгаа юм бэ? За дээр нь цэцэрлэгт хүрээлэнд ганцхан цэцэрлэгт хүрээлэн гэдэг байгууллага үйл ажиллагаа явуулдаггүй. Хоорондоо уялдаа холбоо бүхий 3-4 байгууллага туулгалын айс авыг хариуцсаны газар байна. Ундны усны түгээл тангамжийг хариуцсан ус өвгийн удирдах газар гээд бас нэг газар байна. За тэр ундны усны хамгаалалт одоо жинхэнэ аюулгүй байдлыг нь хангаж байгаа дотоодын цэргийн 805 дугаар анги гээд анги байна. Энэ байгууллагууд тэгвэл яг юу хийсэн юм бэ? Ямар байр суурьтай байсан юм бэ гэдэг бас тодорхойгүй. Тэгэхээр төрүүлээд гарсан энэ шийдвэр одоо бас ямар эрсдэлд хүрч болох вэ гэдэг энэ асуудалд би олон нийтийн анхаарал хандуулаасай л гэж хүсэж байгаа.
их том талбайтай шүү дээ. Тэгээ 5 гааг нь өгчөж болохгүй мó гэж. Ер нь яг 5 гаа юм уу гэдэг. За яг үндэсний урлагийн их театр дээр бол 5 гааг одоо ашиглуулъя гэдэг л тийм л гэрээний загвар над дээр бол бие ёсоор ирсэн. Гэхдээ эн чинь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр болж гарахдаа соёлын бүтээн байгуулалт болон хөгжлийн төсөөлөх хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж 40 га гэдэг шийдвэр гарсан байхгүй юу? Тийм энэ угаасаа нээлттэй шүү дээ. Одоо тэр шийдвэр нийслэлийн иргэдийн хурлын шийдвэрийг олоод харах юм бол хинт ч нээлттэй юм чинь. Тэгэхээр нийтдээ бол энэ бүтээн байгуулалтанд 2 бүтээн байгуулалтанд зориулаад 40 га гэж ойлгож болно. Тий. Миний одоо надад тулгараад зогссон асуудал бол соёлын яамнаас байгуулахаар ирүүлсэн засаг даргын тамирын газартай байгуулах газар ашиглуулах буюу үндэсний урлагийн их театр байгуулах тэр л гэрээ байсан. Зөвхөн Монгол Улсын иргэний хувьд та яг энэ газар дээр бүтээн байгуулалт хийя гэхлээр бас улс хөгжих ёстой нэг үндэсний урлагийн театртай байх хэрэгтэй. Гэхдээ тэрний заавал үндэсний одоо цэцэрлэг түрээлэндээ ингэж жишээ нь та энэ жил ямар ажлууд төлөвлөсөн байсан. Ер нь зөвхөн Монгол хүнийхээ хувьд энэ үндэсний цэцэрлэг түрээлэн хинд ер нь яг ямар өгөөчтэй байт юм бэ гэдэг. Ер нь ингийн одоо хинд ч ойлгомжтой нэг асуудалтай бид нар бүгдээрээ нүрт толцсон байгаа гэж би ойлгож байна. Одоо энийг замбраагүй төлөвлөлт хийчээд энэ дундуураа яаж ногоон байгууламж хийх вэ? Яаж байгальд ойрхон байх вэ гэдэг асуудал чинь одоо дарга удирдлагуудын хувьд одоо эгэл жирийн ажилчдын бидний хувьд ч гэсэн одоо бас л аюу том бэрхшээл болж шít. Гэтэл билээхэн төдийгөөс өдөө хүртэл аваад үлдсэн энэ сайхан том ногоон байгууламжаа яагаад ингэж заавал барилга барина гэж яриад байгаа нь бас жоохон таалагдахгүй л байгаа надаа бол тийм энгийн одоо хүний одоо нүдээр харахад мэдээж хэрэг соёлын бүтээн байгуулалт Монгол улс сайхан театртай болох соёлын соёл одоо урлагаа үр хойштоо өвлүүлэх тэр хөгжил твшийн асуудлыг бол бид нар дэмжиж байгаа. Зүгээр газрын байршлал нь бишээ л гэж яриад байгаа байхгүй юу? Энийг яагаад шийдвэрээ эргэж харж болохгүй юм бэ? Эргэж хараач ээ. Байршлын өөрчлөлт өгчөөч ээ л гэдэг. Тийм миний. Ер нь энэ жил ямар бүтээн байгуулалт ямар одоо мод тарьдгал гэж ойлгоод байгаа шүү дээ. Цэцэрлэг түрээлэнгээ ер нь манай хамгийн том одоо ногоон ургамалтай тий ногоон байгууламжийн хамгийн том газар л гэж үзээд байна шүү дээ. Тий. Хамгийн том гэдэг нь бол ер нь бол бас судалгаа шалгалтаар нотлогдсон. Би зөвхөн захын жишээ хэлэхэд өнгөрсөн жил бол нийслэлийн хэмжээнд одоо нийт ногоон байгууламжийн тооллого явсан. Дүүрэгтэй хийгээд дүүргийнх нийслэлтэй нэгтэй. Жишээ нь зүгээр л Баянзүрх дүүрэгт хийгдсэн ногоон байгууламжийн буюу мод бот сүүгний тооллого ингээд харахад дүүргийн хэмжээний нийт ногоон байгууламжийн бараг 80-90% нь үндэсний цэцэрлэг түрээлэнд хийсэн ногоон байгууламж эзлэх тийм одоо судалгаа жишээ нь харагдаж байгаа жишээ нь баггүй юу. Тэгэхээр энэ том ногоон байгууламж Улаанбаатар хотын нэг хүнд ногож байгаа ногоон байгууламжид хэмжээнд бол ямар нөлөө үзүүлж байгаа вэ? Ямар хувь оролцоотой байгаа вэ гэдэг нь ойлгомжтой. За миний тухайд бол яг энэ жил нэлээд дэд бүтцийн асуудлуудын шийдэх тал дээр нэлээд бас хичээж ажиллая. Тэгэхгүй бол ер нь бол хиттээ бас энэ хол явааргүй болчихжээ гэж бодож 2-3 зорилтыг төвшүүлсэн байсан. Нэгдүгüрт нь бол нөгөө олон нийтийн зөвөөс маш их гомдол болж ирдэг нойлын асуудал. Одоо талбай дээр байгаа 8-0 бол дандаа сорулдаг шийдлэр хийсэн. Одоо өөрөөр хэлэх юм бол бохирын савтай тэрийг ингээд өвөл суллаад ингээд зогсоочдөг өвөл үйлчлэх боломжгүй 100 болохоор хүн ачаал ихтэй учраас байн зогсоогоол хаагаал ингээд соруулдаг ч гэдэг юм уу. Ийм шийдэлтэй явсаар ирсэн. За энийг бол би яг өнгөрсөн хугацаанд хийсэн хүмүүсийг нь үүсгэж байгаа юм шиг л яг зүгээр энэ тухайн цаг үедээ бол өөргөө гүйцэтгсэн. Одоо бол орчин үеийн энэ цэцэрлэг түрээлэн бол арай өөр шийдлэр те явах ёстой гэж үзэж энэ бүх одоо нойлын асуудлыг шийдэхээр солих ажлыг нь төсөв тусгацсан одоо ингээд гэрээний хийгдэ явж исэн жишээлбэл те. За тэгээд хамгийн том хоёр ажлын маань нэг нь бол COP17 буюу нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөд тэмцэх тухайн одоо конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг одоо тий Улаанбаатар хот Монгол улс хүлээж аваад тэр дундаа цэцэрлэг түрээлэнгийн одоо зүүн хэсэг буюу 2 дугаар ээлжийн газар нутаг дээр хийгээд 10 хоног тийм ээ төр байгууламж барьж хийгээд явсныхан дараа бол бүрэн дэд бүтсэн цэцэрлэг түрээлэнд үлдэхээр тооцож энэ асуудлыг шийдвэрлүүлсэн. Өнгөрсөн намар бол нийслэл бүх дэд бүтцээ 100% хийгээд хүлээлгээд өгсөн байгаа. За тэгээ энийг түшиглээд бол дараагийн ээлжийн төлөвлөлтүүдэд бол би бас дэд бүтцтэй ядчил услааны системтэй ариун цэврийн байгууламжийн одоо төвийн шугамдаа холбогдсон боловсон байхаар ч юм уу ингэж явах боломжтой гэж ингэж үзсэн. За 3 дугаар нэг том ажил нь бол иргэдийн зүгээс маш их гомдол болж ирдэг. Одоо иргэд нэг гүүгээд тайван суугч газар алга, усанд орох газар алга, биз газар алга, хүүхэд амраах газар алга тийм ээ. Хуцаа солиод хийх локерч алга гэдээ маш олон асуудлыг. Тэгэхээр энэ бүгдээр ингээд
тогтцоор нь шийдээд одоо байгаа энэ 2 давхар сэндвичийн барилгыг буулгаад төвийн дэд бүтцэд нь холбогдсон одоо 2 давхар иргэдийн үйлчилгээний шинэ барилгыг бариулахаар бас зураг төслийнхэн ажлыг хийлгээд өршлөн төсөв нь гараад одоо ингээд бол яг засаг даргад бас танилцуулахад бэлэн болоод ингээд байж ирсэн. Ийм ажлуудыг л ер нь хийхээр төлөвлөж байсан. За мэдээч хэрэг нөгөө дугуйн болон явган замыг 5 сараас эхлээд засах ажлуудыг бол хийхээр төлөвлөсөн байсан. Одоо тэгээ хийх тухай гэж найдаж байна. Өмнө нь ер нь яагаад энэ тухайгаа яриаггүй юм бэ? Тэгээд одоо яг ажлаа өгөхлөөр ингээд улс төрчиж ярьж байгаа юм шиг гэдэг нэг ийм байр суурь байгаа. Та энэ дээр төлбөр. За би зүгээр яг нэг тийм өөрийгөө сурчлаад байж чаддгүй нэг сул талтай хүн. Гэтэ миний хувийн бодлоо зүгээр хийлж ярьж биш хийж л байх юмсан, хийж л харуулах юмсан, хийж батлах юмсан хийсэн юм а гэж л боддог тийм хүн. Тийм учраас магадгүй энийг бас төдийлөн сурчлаад яриад ингээд байгаагүй ш магадгүй тэгээд та асуусан болохоор л тийсээ хариуллаа. Ер нь ажлаа өгчлөөрөө л энийг гаргаж ирээд ингээд ажлаа өгсөн одоо юу гэдэг хариугаа авах гэж гэдэг юм уу ийм асуудлыг хөндөд ингээд улс төржүүлээд байна гэж харж байгаа хүмүүст та юу гэж хэлмээр. Тийм л учраас би өчигдөр өөрийнхөө сошиал дээр асуудлыг бичсэн. За миний ажил өгөх асуудлаас сонио асуудал биш ээ. Одоо гол нь энэ ус гэдэг юм чинь бидний одоо амьд явахын, наацахын хамгийн суур хэрэгцээний нэг. Ус бол аюулгүй байдлын асуудал мөн те бид нар нэг зүгээр л одоо энгийн нэг айл одоо олон жилийн ундныхаа усыг айцгүй л уумаар байгаа байхгүй юу? Бид нар ч одоо усгүй болох гэдэг гэж яриад байна. Тэгэхээр би энэ асуудлыг яг өнөөдөр ярьж байгаа юм шиг л дээ. Яг би 2 сарын өмнө усны газар дээр жишээлбэл Монгол улсын усны бодлогыг хариуцдаг газар дээр очиж Батбаяр даргатай энэ асуудлаар санал солилцож ирсэн. Ер нь усны салбарын эрдэмтэд усны газар энэ дээр дуграагүй болохоор би бас юу болоод байгаа юм бол гэд ингээд бас өөрийнхөө хэмжээнд ингээд хүмүүстэй уулзаад мэдээлэл аваад ингээд явж лээсэн л та. За 3 сарын 2-ны жишээлбэл би үнсэн аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албан дээр дуудагдаж очихдоо маш тодорхой үндэслэл бүхий татгалзаж байгаа байр суурьаа өгсөн, араас нь мөн бичгээр өгсөн. Тэгээд одоо яг өнөөдөр хүртэл би энэ асуудал ингээд яваад байгаа болохоор олон нийтийн зүгээс бас маш их гомдол ирсэн. Олон нийтийн зүгээс ирж байгаа гомдол бол би хамгийн том асуудал гэж ойлгож байгаа. Яг тэгвэл үндэсний цэцэрлэг түрээлээ олон нийтийн өмч байхгүй юу? Олон нийтийг төлөөлсөн, одоо өмчлөгчгийг төлөөлсөн одоо хүмүүс нь нийслэлийн эрдийн төлөөлөгчний хурал одоо субъект нь. Тэгэхээр би олон нийтийн энэ эсэргүүцэл ингээд байнгын гараад байгаа учраас эрх баригчд маань, шийдвэр гаргагчд маань энэ асуудлыг хизээ нэгэн цагт эргэж харах байхаа, буцах байхаа ч гэдэг юм уу, тийм бас нэг горилго ч гэдэг юм уу юм бас тэгэл яваад лсэн л та.